За та бүхэнд өнөөдөр эрэхэд захин хуудасны зохис шийдэл бүтээгдэхүүнийг танилцуулж байна. За эрэхэд захин хуудас зохис шийдлийг танилцуулахын тулд тийм ээ ер нь бизнесийн байгууллагууд хэрэглэгчтэй харилцах технологийн хөгжлийг эхэлж ярих шаардлагатай болно. Тэгэхээр технологийн хөгжлүүд нь ер нь анх одоо хүмүүс чулуун дээр бичиг сэлж хоорондоо харилцдаг байснаас эхлээд ямархуу шат дамжлагаар хэрэглэгчтэйгээ харилцдаг байсан бай гэдгийг энэ зурган дээрээс та бүхэн одоо харж байна. Тэгэхээр хүмүүс бол эхлээд юу гэдгийг загтал санал хүсэлтийн одоо хайрцаг ажилуулах замаар ч юм уу эсвэл хэвлэл мэдээллээр дамжуулаад сүүлийн үед бол одоо гар утасны технологиудаар тулгуурлаад эсвэл сошиал нэтворкээр тулгуурлаад ч юм уу хэрэглэгчтэй харилцдаг ийм технологиуд маш хөгжиж байна л да. Тэгэхээр бизнесийн байгууллагууд бол хоёр том одоо зардал гаргадаг хоёр том одоо зүйл байдаг. За хамгийн ихнийх нь болохоор хэвлэл мэдээлэлд маш их одоо мөнгийг зарцуулж яадаг хамгийн их зардал эзэлж яадаг. За хэвлэл мэдээлэлд мэдээд хэрэглэгчтэй шаардлагатай мэдээллүүдийг өгөхийн тулд манай байгууллага дээр юу болж байна, ямар одоо бүтээгдэхүүн үйлчлэг гаргаж байна гэдэг ч юм уу мэдээллүүдээ хэрэглэгчид зориулж хүргэхийн тулд хэвлэл мэдээлэлд бол асар их зардал гаргаж байгаа. За дараагийн нэг зардал нь болохоор яг уу гэхээр хэрэглэгчтэй харилцахын тулд гар утсаар ч юм уу эсвэл ямар нэгэн утас руу залгуулдаг ч юм уу те ямар нэгэн зар өгөөд буцаагаад хэрэглэгчтэй хоо эсвэл хэрэглэг санал гомдлоо гаргахын тулд магадгүй одоо бичилж ирж санал гомдлоо гаргадаг эсвэл ямар нэгэн програмуудыг ашиглаад одоо санал гомдлоо гаргадаг тийм үү. Энэ шийдлүүд нь компанид маш их зарлуудыг гаргаж байгаа. За сүүлийн үеийн технологийн шийдэл бол саяны гаргаж байгаа хэрэглэгчтэй харилцах мөн хэвлэл мэдээллийн сургууд гэсэн энэ олон хэрэгцээ шаардлагыг нэг зүйлд базаж чадсан нэг шийдэл бол захин хуудасны ер нь технологи хөгжиж байгаа юм л да сүүлийн үед маш хөгжиж байгаа. За тэгэхээр захин хуудас маань өөрөө ямар боломжуудыг агуулж байна гэхээр нэгдүгээр хэвлэл мэдээллийг оруулж чадж байгаа. Байгууллагын одоо хэвлэлийн төлөөлөгч болж ажиллах боломжтой гэсэн үг. Хоёрт нь болохоор хэрэглэгчтэй харилцах тийм чадамжтай гэсэн үг. Одоо захин орчинд байгаа бүхэл хэрэглэгчтэй захин хуудасаараа дамжуулаад маш бага зардлаар харилцах боломжтой гэсэн үг. Дээр нь нэмээд яаж юм нэхээр хэрэглэгчтэй нэгдлийг бас үүсгэж чаддаг. Сошиал орчиндөө мөн веб захин хуудасд тулгуурлаад хэрэглэгчдийн нэгдлийг үүсгэж чаддаг. Дөрөвт нь болохоор байгууллагын мэдээллийн санг захин хуудасд маань өөрөө одоо үүсгээд цаашаа одоо архив үүсгээд байгууллагын баг түүхийг бичээд үлдээж чадчихна гэсэн үг. Өмнө нь одоо байгууллагын тухайн түүх мэдээллийг магадгүй одоо бичиг цаасаар ч юм уу архивлж үлдээдэг тэгээд зэгцлэхэд төвөгтэй байсан бол одоо бол энийг захин хуудасаараа шийдэх бүрэн боломжтой. Гуравт нь болохоор захин хуудас маань өөрөө илүү тийм глобал шинж чанартай байдаг. Дэлхийн хаанаас ч тухайн компани бүтээгдэхүүн үйлчилгээ нэр төрөл бүх мэдээллийг бүрэн авах боломжтой байдгаараа бусад одоо медиа сургууль борон хэрэглэгчтэй харилцах технологиудаас давуу талтай байдаг. За энэ бүхнийг нийлүүлээд ганцхан үгээр илэрхийлж болно. Тэр нь болохоор захин хуудас гэдэг үгээр илэрхийлж болох юм аа. За тэгэхээр захин хуудасаар хурж болох одоо хамгийн максимум байгаа биднэрт байгаа нөөц боломж маань болохоор Монголд одоо 700 мянга, дэлхийд бол 2 тэрбум хүн одоо интернетийг хэрэглэж байна. Эдгээр хэрэглэгчид хүрч чадах хэмжээний одоо сайн зөв одоо ашиглаж зөв технологиг хэрэгжүүлж чадах юм бол энэ хэмжээний бидэнд боломж байгаа гэсэн үг. За захин хуудас хэрхэн бүтдэг вэ гэдэг дараагийн сэдв рүү оръё. За захин хуудас хоёр зүйлээс бүтэж байгаа. Нэгт нь болохоор хэрэглэгч талдраа харагдаж байгаа тийм үү дизайн хэрэглэгчид тэр одоо user experience хэрэглэгч талд байгаа нэг зүйл. Цаана нь болохоор агуулга удирдах систем буюу вебийн артад ажилладаг систем байгаа. Энэ хоёр зүйл нийлээд захин хуудас гэдэг нэг технологийн шийдлийг үүсгэж байгаа. За тэгэхээр бидний санал болгож байгаа гэргээ бүтээгдэхүүн маань тэр вебийн артад ажилладаг агуулга удирдах систем гэж хэлж олно. Гэхдээ агуулга удирдах системийг бодвол зөвхөн контент менежмент системийг бодвол илүү олон давуу талуудыг одоо бид нар шингээж манай технологийн энийг судалж шингээж одоо хөгжүүлснээр давуу талтай байгаа. За үүнийг бид нар гэргээгийн одоо 7 давуу тал гэж нэрлэдэг. За хамгийн ихний давуу тал нь болохоор хялбар агуулга удирдах систем. Өмнө нь одоо вебийг заавал нөгөө программист ч юм уу технологийн мэдлэгтэй хүмүүс вебийг удирддаг тийм технологи байсан. 2 жилийн өмнө бол тиймэрхүү технологи дэлгөө хөгжиж байсан бол одоо болохоор веб гэдэг маань программистууд ч юм уу хийдэг ажил байхаа болоод маркетерүүд, менежерүүд вебийг одоо хөгжүүлэх тийм шаардлага одоо тийм хэрэгцээ шаардлага урган гарч ийн л та. Веб маань өөрөө зөвхөн нэг мэдээлэл түгээдэг хэрэгсэл байсан бол одоо илүү нөгөө маркетингийн хэрэгсэл тал руугаа илүү хөгжиж байна гэсэн үг. За хоёр дахь давуу тал нь болохоор сошиал медиа уялдаа гэж байна. Сошиал медиа уялдаа. Энэ нь болохоор юу хэлж байгаа нэхээр
веб 2.0 хандлага гэдэг нь одоо хэрэглэгчид өөрөө вебийг бүтээдэг тийм хандлага байсан бол веб 3.0 гэдэг хандлага нь олон дэлхий дээр эрчимтэй хөгжсөн байгаа сошиал вебүүд ч юм уу олон вебүүдийг яаж хооронд нь уялдуулж ажилуулах вэ гэдэг тийм хэрэгцээ шаардлага бас өдөр тутам гарч байгаа. Жишээлбэл хүн вебд коммент бичихийн тулд заавал тухайн вебд одоо бүртгэл үүсгдэг, аккаунт үүсгдэг байсан бол сүүлийн үеийн хандлага нь өөрийнхөө сошиал аккаунтаар нэвтэрч ороод коммент үлдээх ч юм уу тийм үү. Сошиал уялдаа гэдэг нь хүн веб дээр нэг мэдээ оруулсан бол дараа нь тэрийг Twitter руугаа ч юм уу, Facebook руугаа, YouTube руу оруулдаг ч юм уу, хуучин тэгдэг байсан бол одоо болохоор веб систем дээр нэг мэдээ оруулахад сошиал нэтворк руу автоматар нийтлэгддэг байх жишээтэй. Эсвэл YouTube дээр оруулсан видео нь веб систем дээр ажилтдаг байх жишээтэй ч юм уу тийм. Тэгэхээр тэр голд харуулж байгаа сошиал нэтворкуудыг холбож өгсөн нь болохоор веб системтэйгээ шууд сошиал нэтворкуудаа холбож уялдуулж ажиллана гэсэн тийм шийдэл байна. За гуравт нь болохоор цэмцгэр холбоос гэж юм л та. Холбоос гэдэг маань өөрөө хайлтын системд бүртгэгддэг хамгийн чухал зүйл байдаг. Тэгэхээр хайлтын систем өөрөө юзер неймүүдийг ч юм уу домен хаягийг, хоёрт нь болохоор холбоосуудыг хайлтын систем одоо бүртгэж гаргаж ирж байдаг бол муу системүүд болохоор яадаг вэ гэхээр холбоосууд нь маш ойлгомжгүй зэгцгүй байдаг. Одоо ямар нэгэн тоогоор илэрхийлсэн ч юм уу эсвэл ямар нэгэн тэмдэгтүүдээр илэрхийлсэн байдаг бол гэрээ системийн хувьд одоо тэр тухайн веб дээр байгаа холбоосууд нь бүгд монгол хэл дээр үл яг монгол хэлээрээ зэгцтэй ойлгомжтой холбоосууд гэсэн үг. Тухайн холбоос нь хайлтын системд маш сайн бүртгэгдэх чадамжтай, мөн хэрэглэгч харахад маш их ойлгомжтой байна гэсэн үг. За дараагийн давуу тал нь болохоор хайлтын системийн оновчлол гэж байна. Хайлтын системийн оновчлол. За хайлтын систем гэдэг нь одоо тухайн мэдээлэл асар их багтаамжтай болох тусам тухайн байгууллагын бараа бүтээгдэхүүн, брэнд үйлчилгээ яаж хайлтанд одоо гарч ирэх вэ гэдэг бол маркетеруудын хамгийн том одоо боддог зүйл болсон байгаа. Тэгэхээр хайлтанд гаргаж ирэхийн тулд тухайн систем өөрөө хайлтын оновчлол маш сайн сайтай байх ёстой. Магадгүй оруулж байгаа мэдээ болгоно хайлтанд description-ээр тайлбарлаж өгдөг, түлхүүр үгээр нь оновчилж өгдөг. Тухайн түлхүүр үгээр хайхад тухайн агуулга вебээс гарч ирдэг ч юм уу. Тэгэхээр анханаас нь вебийг бүтээхдээ ийм илүү хайлтанд оновчтой тийм технологиудыг сонгох ёстой. Мөн тэр чадамжийг гэрээ системд бид нар тусгаж хөгжүүлж өгсөн байгаа. За дараагийн чадамж нь хэлбэр аналитик. Өмнө нь болохоор аналитикийг зөвхөн нэг программист түн ч юм уу тийм үү Google Analytics руу орж одоо түүнийг программист түн л тэрийг одоо хийж чаддаг байсан бол одоо болохоор бид нар нэг систем дээр тухайн аналитикийг оруулж өгсөн байгаа. Тэгэхээр тухайн вебийг удирдах байгаа админууд ч юм уу дурын менежерүүд заавал технологийн мэдлэг шаардахгүйгээр вебийнхаа бүх аналитикийг харах боломжтой гэсэн үг. Бүх одоо ямар хэрэглэгч хаанаас хизээ, хэдэн удаа хандсан байна, аль орноос, ямар төхөөрөмжөөс хандсан байна, ямар браузероос хандсан байна гэдгийг бүгдийг хэлбэр аргаар одоо хянах боломжтой гэсэн үг. За дараагийн давуу тал нь болохоор үргэлж шинжлэгдэн хөгжих cloud систем гэж байна. Гэрээ системийг анх бүтээхдээ cloud дээр суурилж хөгжүүлсэн. Cloud болон зүгээр одоо офлайн орчиндох контент менежмент систем хоёрын ялгаа нь болохоор юу гэхээр яг десктоп дээр суулгадаг програмтай та нар ингээд ойлгож олно л доо. Десктоп дээр нэг програм суулгахад тэр автомат хийгдэхин тулд дараагийн вершнийг суулгадаг ч юм уу те. Эсвэл нэг эвдрэл гарлаа гэхэд заавал технологийн хүн нь иржээж засдаг тийм нэг үе байсан бол сүүлийн үеийн cloud технологи гэдэг нь бүх системүүд нэг л одоо cloud систем дээр ажиллана гэсэн үг. Бүх вебүүд нь ажиллана гэсэн үг. Тэгэхээр cloud дээр нэг засвар одоо шинжилэл хийхэд тэр системийг 100 одоо компани ашигладаг байлаа гэж бодоход нэг тэр дорнол 100 веб дээр одоо тэр шинжилэл нь очно гэсэн үг. Тэгэхээр магадгүй 2013 14 онд тухайн веб дээр онлайн худалдаа ч юм уу маш эрчимтэй хөгжих шаардлагатай болсон байлаа гэж бодъё л да тийм үү. Тэгэхэд тухайн cloud систем дээр онлайн худалдааг хөгжүүлэхэд тэр одоо 200 хэрэглэгч 300 хэрэглэгчид нэг хормын дотор бүгдэнд нь шинжилэлд очих боломжтой. Мөн одоо засвар үйлчилгээ хийх аюулгүй ажиллагаа талаас ч юм уу cloud систем дээр анханаас нь суурилж хөгжүүлсэн байгаа. За 7 дахь давуу тал маань тогтмол одоо засвар үйлчилгээ гэж байгаа. За компаниудын хувьд бизнесийн байгууллагуудад нэг толгойн өвчин байсан нь болохоор тухайн вебийг хөгжүүлсний дараа одоо яаж түүнийг арчиж тордож авч явах вэ гэдэг нэг толгойн өвчин байсан. Тэгээд 1-2 одоо мэрэгчлэлтэн түүн дээр байн ажиллуулахад хүртэл маш их зардал өндөртэй байсан бэл сүүлийн үеийн хандлага болохоор тухайн вебийг яг мэрэгжлийн байгууллагад нь даатгаж одоо даатгаад орчихно. Тэгээд тэр байгууллага нь хариуцаад цаашаа аюулгүй ажиллагаа ч юм уу жижиг засвар үйлчилгээ
технологийн талаас нь ч юм уу бүх сервисийг үзүүлээд явна гэсэн үг. Тэгэхээр гэргийн системийг анханаас нь бүтээхдээ байгууллагын тэр асуудлуудыг шийдэх зорилгоо засвар үйлчлэгээ үзүүлэхэд хялбар байдлаар шийдэж өгсөн байна. За тэгэхээр гэргийн системийн одоо нэг үгээр нэг дүрслэлээр илэрхийлэх юм бол юу гэж илэрхийлж болох вэ гэхээр программист, веб админ, веб мастер гэдэг гурван хүний ажлыг тухайн гэргийн систем өөрөө хийх чадамжтай гэсэн үг. Дээр нь нэмээд хэрэглэгчтэй харилцах систем, хэвлэл мэдээллийг бүрэн орлох чадамж, гуравт нь болохоор хэрэглэгчдийн нэгдэл, дөрөвт нь болохоор мэдээллийн бааз, архив, хамгийн найдвартай ямар нэгэн довтлогоонд хамгаалагдсан мэдээллийн бааз гэсэн үг. Энэ 7 зүйлийг нэмээд яг үхээр гэргийн систем гэж хэлж олно. За гэргийн систем нь бусад системүүдээс илүү их монгол хүнд тохируулж монгол хэлээр хөгжүүлсэн мөн Python буюу хамгийн сайн хөгжиж байгаа тийм хэл дээр суурилж хөгжүүлсэн мөн cloud дээр суурилж хөгжүүлсэн гэдгээрээ давуу талуудтай байгаа. За гэргээс суурилсан захин хуудас бүтээх төсөв бид нартай хамтарч ажиллах байгууллагаас ямар төсөв гарах вэ гэдгийг дараагийн слайд дээр харуулъя. За төсвийн үед та вебийнхаа дизайныг нүүрэн талаа гэсэн үг тийм үү? Team Forest гэдэг нэг дэлхийн шилдэг дизайнеруудын хөгжүүлээд ямар нэгэн шалгуур даваад орсон 8000 гаруй дизайнаас та сонгоно гэсэн үг. Нүүрэн талаа. Арын хэсэг нь болохоор гэргийн системийг сонгоно гэсэн үг. Тэгээ энэ хоёрын нийлбэр нь болохоор 5 сая төгрөг болж байгаа. 5 сая төгрөг. За 5 сая төгрөгийг төлбөрийн нөхцөл нь та урьдчилан 600 мянган төгрөгийг төлөөд вебсайттай болчихно гэсэн үг. Чанартай сайн вебсайттай болчихно гэсэн үг. Тухайн вебсайттай болсныхаа дараа сар бүр 123 мянган төгрөгийг 36 сар төлнө гэсэн үг. 3 жилийн хугацаанд гэсэн үг. Энэ 3 жилийн хугацааны вебийн засвар үйлчилгээ бүх сервисүүд нь энэ үнэндээ багтсан байгаа гэсэн үг. Зөвөрлөх юм бол та гар утсандаа сардаа нэг 150 мянган төгрөгийг яг төлөхтэй адилхан гэсэн үг. Сар бүр та гар утсандаа 150 мянган төгрөг төлөөд өөрийнхөө хүрээний ч юм уу 50 100 найзтайгаа харилцаад явдаг шиг гэргийн систем та сард 123 мянган төгрөгийг төлөөд өөрийнхөө хэрэглэгч 10 мянга ч юм уу 20 мянга танай хэрэглэгч онлайн орчинд яг хэд вэ те тэр хэмжээний хүмүүстэйгээ харилцаад явах бүрэн боломжтой гэсэн үг. Тэгэхээр гэргийн систем төлж байгаа үнэ та вебд ч юм уу 5 сая төгрөг төлчлөө хэд өндөр байна гэдэг өнцгөөс илүү харахаасаа илүүтэйгээр сар бүр харилцаа холбоо хэрэглэгчтэй харилцах зардалд төлж байгаа үн гэдгээр нь харах юм бол танд илүү вебийн давуу тал гэдэг зүйлийг та илүү ойлгоно л доо. За үүнийг 36 сарыгаа хэрэглэгчтэй хуваагаад үзэх юм бол нэг хэрэглэгчд та 46 төгрөг зарцуулж байна гэсэн үг. Би ингээд зөвхөн жишээн дээр 3000 хэрэглэгчтэй байна гэдэг жишээн дээр авцсан. Жишээн дээр би ярьж байна л да. Хэрвээ танай байгууллага захим орчинд хамгийн минимумда 3000 хэрэглэгчтэй байх юм бол нэг хэрэглэгчтэй харилцах зардал чинь сардаа 46 төгрөг гэсэн үг. Сардаа. За үүнийг цааш нь хуваах юм бол яах вэ гэхээр өдөрт нь хуваах юм бол 153 төгрөг гарч байгаа. 153 төгрөг. Тэгэхээр та нэг хүнд тийм үү нэг хэрэглэгчд өдөрт 153 төгрөг зарцуулаад тэр хүнтэй байн харилцана гэдэг бол бидний санал болгож байгаа технологийн давуу тал гэсэн үг. Тэгэхээр хэрвээ нэг хэрэглэгч танаа руу ингээ уцтахтаа тийм үү танаа руу нэг санал гомдол хэлхийн тулд ч юм уу эсвэл танаа нэг бүтээгдэхүүн үйлчлэгийг авах гад уцтахын тулд зөвхөн 1 минут зархад тийм үү 1 минут зарцуулахад тэр хүнээс 30 төгрөг зарцуулдаг тийм үү хэрэглэгчээс зардал гардаг гэсэн үг. Гэтэл тухайн хүн гэртээ ч юм уу ажлынхаа интернетээс дамжуулаад танайхтай харилцахад яг уу тэр хэрэглэгчээс зардал гарахгүй харин танайхаас 153 төгрөгийн зардал гарна гэсэн үг. Тэгэхээр энэ боломжийг технологийн давуу талууд биднэрт бий болгож байна гэсэн үг. Тэгэхээр бизнесмен хүмүүс бидний бодох зүйл болохоор аль болохоор технологийн давуу талуудыг ашиглаад тэр давуу талаа захим хуудасаа хэвлэл мэдээлэл болгоод ашиглах юм байна тийм үү. Зүгээр нэг шинэ бүтээгдэхүүн үйлчлэгээгээ заавал хэвлэлийн байгуурал хийлгэж ч юм уу эсвэл төлбөртэй мэдээ төлж тийм үү хүмүүс танилцуулах биш. Веб хуудсан дээрээ тухайн захирал нь ч юм уу тухайн брэнд менежер мэдгдэл хийхэд хангалттай болж байна гэсэн. Хэрэглэгчтэй зөвхөн утсаар ч юм уу хуучны технологиудаас хэрэглэгчтэйгээ харилцахаас гадна хэрэглэгч дуртай үедээ захим хуудас ямар нэгэн цаг хугацааны хязгаарлалт тийм ээ зөвхөн өдрийн 8 цагаар танай компани руу залгадаг биш. Дуртай үедээ веб руу ч н ороод санал гомдлоо бичих бүрэн боломжтой. Тэгэхээр хэрэглэгчтэй харилцах давуу талыг бий болгож байна гэсэн үг. За гуравт нь их юм бэл веб дээр захим хуусны нөгөө нэг гурав дахь давуу тал нь болохоор
хэдий их хэмжээний мэдээллийг зохион байгуулж болдог. Хэдий ч их хэмжээний бүх төрлийн мэдээллийг видео, дүрстэй, текстэн бүх төрлийн контентыг зохион байгуулж болдог. Гэтэл боршуур ч юм уу, магадгүй одоо хэвлэлийн мэдээ ч юм уу маш хязгаарлагдмал байдаг. Зөвхөн нэг нүүрэнд баригддаг ч юм уу, эсвэл хэвлэлийнхаа хуудсанд баригддаг, эсвэл хэвлэлийнхаа тоонд баригддаг байсан бол захин хуудасаараа дамжаад та үнэхээр сайн хүргэж чадвал ямар нэгэн хэвлэлийн одоо зардал ч юм уу баригдахгүй хэдэн ч мянган хүнд хүрэх боломжтой. Мөн ямар ч хэмжээний бүх төрлийн мэдээллийг зохион байгуулж хэрэглэгчид харуулж болох юм аа. За ингээд энэ бүхнийг дүгнээд хэлэх юм бол хэрэглэгчтэй харилцах шинэ эрен үе эхэлжээ. Энэ одоо боломжуудыг бизнесийн байгууллагад ашиглахад Монгол залуучууд бидний бүтээсэн Монгол залуучуудын одоо 3 жилийн хөдөлмөр шингэсэн гэргээ захин систем та нарт туслах юм аа. За анхаарал тавьсанд баярлалаа.